Сайн байцгаана уу 48 төгс зурлын шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаараар энэ жилийн дэлхийн аврах шалралт тэмцээний хамтран зохион байгуулагчид бол Канадын орчин цагийн хөлбөмбөгийн нэгэн сонирхолтой төвийг ярьж бэлдсэн байна. Сайн байна уу? Пипакаас ирж байна. Таны захиалах хүрээлтээр ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөйчгүй. Захиалсан байгаа авахч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24/7 хаяг. За Канадын хөлбөмбөг бол одоо MLS-т ерөөхдөө хамааралтай байсан. Major League Soccer өөрсдийн гэсэн дотоодын лиг бол байгаагүй. MLS-т ч баггүй байсан. Гэхдээ одоо юу гэдгийг HIV гэдэг утгаараа Ойд Америк, тэр дундаа Америк нэгдсэн улс, Канада гэдэг утгаараа бас ганц холбоотой лиг нь тэрл байсан. Тэгээд MLS-ийн хувьд бол ихэнх үедээ айгүй тийм Хойд Америкийн спортын маркетинг одоо юм corporate контролтой спортын хэм маягтай байсан. Өөрөөр хэлбэл family friendly одоо гэр бүл зориулсан entertainment гэдэг юм одоо чиглэлтэй байсан. Одоо цэнгэлдэхэд суусан хүмүүст бол одоо тоглолтын өмнө нь бэлдсэн текст гарч ирдэг те. Хиймэл дууны одоо эффектүүд гардаг, тусарлага янз бүрийн одоо чимээгүй үеэр бол хөгжим тоглуулдаг те. Тэгээд фанатууд бол тэнцээ юм дуу чимээтэй оролцох гэхээсээ илүү Jumbotron дэлгэцэн дээр гарч иж байгаа заавраар явдаг заримдаа те. Жишээний юмнууд бол ихэнх үедээ бол байдаг байсан. За тэгээд Канадын хамгийн том одоо метрополис хот болох одоо Торонтогийн хувьд бол subculture буюу дотооддоо маш олон одоо өөр үндэснүүдээс үүссэн юм одоо diverse хот шүү дээ Торонтогийн хувьд. За тэрнийхээ ч хамаарлаар бол одоо хөлбөмбөг үзэх бол маш том соёлтой юм газар байсан Торонтогийн. Шүн дунд босч одоо Serie A үздэг, La Liga үздэг тий. Англи Премьер Лиг, Португалийн Премьер Лига үздэг фанатуудтай байсан. Тэгээд тийм ч учраас дотоодын спортын маркетинг Канадач тэр Америкт ч тэр Америкийн нэгдсэн улсч тэр ер нь бол Канадыг жоохон тоодоггүй, Торонтог бол тоодоггүй байсан. За тэгээд дараа нь Maple Leaf Sports and Entertainment гэж MLSE гэж компани болол MLS-ийн тэлэлтийн бас нэг зөвшөөрлийг авч 2007 онд шинэ баг байгуулахын боломжтой болсон. За тэгээд тэр үед MLSE компани одоо захирал удирдлагууд corporate нөхдүүд юу гэж бодсон бэ гэхээр яг нөгөө нэг энгийн одоо family friendly энгийн арт иргэдтэй одоо юм safe орчим одоо safe гэдэг нь бидтэй муухай утгаар хэлж байгаа биш байхгүй safe байх бол зөвгөө. Гэхдээ та хэд миний хэлж байгааг ойлгоход нөгөө яг хөлбөмбөгийн галзуу нэг юм passionтай дуу чимээтэй ийм атмосфер биш те нэг юм одоо Disneyland явж байгаа атмосфер л гэж хэлэх гээд байгаа байхгүй те түүнээс биш safe аюулгүй байх гэдгийг ерөөсөө нөөсгөргөөр хэлж байгаа юм шүү зөв ойлгоорой. Тэгээд нэг юм Disneyland гэж ярьж тий Disneyland уур амьсгал бол төлөвлөж исэн. Passive буюу нэг юм оролцоогүй, жимээгүй, дуу багтай тий ийм entertainment. Тэгжэл бол одоо Торонто хотын хөлбөмбөгийн төлөөх одоо мэдрэмж, зүтгэл, өсөглөн мэдрэмж бол амар өөр байсан юм байна гэдгийг бол одоо удахгүй ухаарсан. 2007 оны тэнд бол MLS-д ороод эхний дөрвөн тоглолтод бол маш муу ихсэн. 10 тэгээр нийлбэр дүнгээр 10 тэгээр бол хожигцоо гэсэн дөрвөн тоглолтод гол оруулж чадаагүй. Ингээ MLS-ийн түүхэнд бол шинэ одоо тэлэлтэнд тэлж одоо шинээр орсон багууд бол одоо хамгийн муу эхлэлтэй 2-т орохоор юм муу эхлэл болж байсан ихний дөрвөн тоглолтод 10 гол алдсан. За ингээ явж байгаад 5 дахь тоглолт бол 2007 оны 5 сарын 12-нд BMO Field цэнгэлтэд бол явагдсан. За тэгээ BMO Field 20,000 фанат бол цугласан. За тэгээд энэ тоглолтод бол одоо компаниас нь бол BMO Field цэнгэлт. За тэгээд MLS компаниас бол фанатуудад зориулж бүгдээрэнд нэм суудалтан зориулсан юм суудлын зөөлөвчнүүд бол өгсөн. Энэ бол одоо спонсорын бэлэг гэсэн утгаар тийм ээ хүмүүсийг тухтаа сууж үз гэдэг утгаар. За ингээд тоглолт бол ихсэн 24 дахь минутанд дигдигийн харьцаатай тэнцүү байхад бол одоо Торонтогийн давтлагч Эдсон Бодл одоо сул ирсэн бөмбөгийг бол аваад хөндлөн дамжуулалтыг торуулахын талбайд өгсөн. За тэрийг бол одоо англи давтлагч Дани Дичио урагшаага гарч ирж гол оруулж Chicago FC-гийн хаалгач Pickens-ийн хаалгыг бол милааж Торонто FC-гийн түүхэнд анхны голыг бол оруулсан. За ингээд энэ гоолоос үүдсэн мөч бол Хойд Америкийн хөлбөмбөгийн фанатуудын соёлд бол түүхэн өөрчлөлт хийсэн гэж бол үздэг. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows.
За энэ гол орсны дараа бол нөгөө нэг өмнөх хүлээж сүлээс боё ингээд Disneyland-ийн нэг юм баяр гэхийн оронд бол одоо фанатууд ч жинхэнэ дийлбэрч галзуу дуу чимээ гаргаа тий бүгдээрээс галзуурсан үр дүндээ нөгөө нэг зөөлөвчнүүдээ бүгдээрийг нь авч одоо талбаараа шидэж бүр өстө галзуу юм басан энэ цэнгэлтэд бол за тэгээд цагаан улаан одоо өнгөтэй нөгөө нэг хөөсөн гэх юм одоо тий юм суудлын зөөлөвчнүүд нь талбаагаар дүүргэж фанатууд өстө галзуу уур амьсгалтай болоод тоглолт 10 минут хэсэг хугацаанд зогссон тоглолтын цэнгэлтгийн арын албаныхан болоод одоо юуг талбайг одоо нөгөө юунаас хөөсөн энэ суулын зөөлөвчнөөс чөлөөлөх шаардлагатай болсон. За тэгээд энэ тоглолт болоод одоо бас юм домгийн хэмжээнд хүрч. За тэгээд дараа нь Дани Дичио бас болоог 44 минутанд талбай дээр эсрэг багийн тоглогчтой зодон хийж улаан хуудас аваад гарсан. За ингэснээр бол одоо Торонто FC-ийн бүр домог болсон. Тэгээд багаа төлөөлж багийнхаа төлөө зүтгэж гин тулалж гин гэдэг одоо энэ зүйл нь бол бүр багийн домог болоход бол хөргсөн. За тэгээд өөрөө дараа нь хэлсэн байдаг энэ фанатууд одоо бүх юмнуудаа ингээд шидээд те суудлын зөөлөвчүүд шидээд ингээд галзуу юм болж байгаа бол ховор дахиж олдохгүй юм өч байсан. Тэгээд Чикагогийн тоглогчид одоо эсрэг баг юм Чикаго FC-д тоглож ирсэн. Чикаго Fire уучлаарай. Чикаго Fire-ийн тоглогчид бол надад хэлэхдээ өстой амьдралдаа ийм уур амьсгал ийм орчинд бол тоглож мэргэжлийн карьертаа үзээгүй гэж надад хэлж ирсэн гэж. Тэгээд Дани Дичиогийн хувьд бол одоо юу гэдгийг супер том багаар яваад те тэгж бол байгаагүй тоглогч одоо Sampdoria, Sunderland, West Bromwich, Millwall, Derby County гэх мэт Queen's Park Rangers-аас гарч ирж исэн ийм тоглогч. Хэдийгээр бидний мэддэг багт тоглож исэн ч одоо супер тоглогч бол байгаагүй, супер багт тоглож байгаагүй. Гэхдээ Европод тоглож байхдаа бол энэ байтугай одоо галзуу уур амьсгалыг бол мэдээд үтцсэн байсан. Тэгэнгүүт одоо яг энэ юу бол онцгой содом очил болж исэн те суудлын зөөлөвчн шийдэх. За ингээд Чикагогийн тоглогчд бол ийм одоо бүр ойртож байсан. Тэгээд тэр бас сонирхолтой мөч байсан. За тэгээд тоглолтыг бол одоо cushion game гэж нэрлэдэг. Монголоор одоо утгачлах юм бол энэ зөөлөвчтэй тоглоом, зөөлөвчний тоглоом гэх юм одоо юу гэх юм те. Тийм тэгээд энэ cushion game бол одоо Хойд Америкийн хөлбөмбөгт нэлээд өөрчлөлт оруулсан. За тэгээд энэ фэнүүдийн тусдаа группууд Red Patch Boys, U Sector, Tribal Rhythm Nation гэх мэт одоо ийм Toronto FC-ийн фанат группууд гарч ирсэн. За энэ фанат группууд бол одоо энэ зингэлгийн уур амьсгал багийн тоглолт талбайдаа хийж байгаа тоглолтын давуу тал тийм ээ. Одоо 12 дахь тоглогч гэдэг шүү дээ. Энэ соёлыг бол одоо Америкт, Хойд Америкт бол нэвтрүүлсэн, уур амьсгал шал өөрөөсөн. Европын хөлбөмбөгтэй адилхан одоо chanting гэдэг чинь дуулаад тийм байнгын ингээл chant хийгээл. За тэгэнгүүт ийм том тифонууд ийм том одоо самбар шиг ийм том тифонууд гаргадаг тийм. Том тифонууд гаргаж ирдэг. Зөвхөн зогсож одоо дэмждэг хэсгүүд хүртэл өөрсдөө бүр зориулаад гаргаж ирсэн гэдэг ч юм уу тийм. Тэгээ одоо энэ утаа мутаасаагаал тийм. Энэ одоо соёлыг бол авчиж шал өөр болгосон. За тэгээд нөгөө нэг ийм Disneyland уур амьсгалыг бол байхгүй болгож шал өөр хэмжээнд хүргэсэн. За энэтэй холбоотойгоор бол MLS-ийн удирдлагууд бол одоо бүр цэнгэлтгийн журмаа хүртэл өөрчилсөн байдаг. Энэтэй холбоотойгоор эргээр өөрчилж бол одоо ийм гоё passionate ийм уур амьсгалыг одоо бүрдүүлэх боломжийг бол яг журам далаас нь бас дэмжиж өгсөн байдаг. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshback. Дани Дичиогийн хувьд бол одоо зодог тайлал мэдээж удаж байгаа. За одоо бол 51 настай дасгалжуулагч хийгээд явдаг Detroit City FC гэж багийг бол мэргэжлийн дасгалжуулагчаар бол ажиллаж байгаа. Одоо бол хэдийгээр Дани Дичио зодог тайлал удаж байгаа ч гэсэн одоо Toronto FC клубын фанатуудын хувьд бол Дани Дичио домог хിവэрээ байдаг. Тоглолт болгоны Toronto FC-гийн тоглолт болгоны 24 дэх минутанд талбай дээр хийсэн тоглолт болгоны 24 дэх минутанд бол бүгдээрээ босчиж алга тасч болоод одоо Дани Дичиогийн нэрийг бол дуулж тэмдэглэдэг байгаа. За тэгээд тухайн тэр нөгөө нэг 24 минутанд оруулсан гоолын үед бол спортын тайлбарлагч Nigel Reed хэлэхдээ remember the name, remember the date гэж хэлж суудаг байт юм байлээ. За энэ нэрийг бүү мартаарай, энэ өдрийг бүү мартаарай гэж бол хэлж ирсэн байт юм байлээ. Тэр сонирхолтой. За тэгээд энэ бол одоо фанатуудын ам оруулсан энэ түүх бол soccer буюу одоо хөлбөмбөгийн хөгжилт Канадад хэлэхэд хөгжөхөд маш том хувь нэмэр оруулсан юм бол хэсэг байгаа. За тэгээд явсаар гад ирээдүйдээ бол Canadian Championship буюу одоо Канадын аврагтай болсон Canadian Premier League гэж тэмцээнтэй болсон. За одоо бол ингээд Европын болон Хойд Америкийн академиудад төгссөн мундаг бүрэлдэхүүнүүдтэй боллоо. Энэ жилийн бүрэлдэхүүн бол Канадын хөлбөмбөгийн түүхэнд бол алтан үе байлаа. Дэлхийн аврах шалралт тэмцээнийг хамтран зохион байгуулад хэсгээсээ бас гарлаа тийм ээ. Тэгээд 20 мянган үзэгчид тэр 2007 оны нартай өдөр одоо цуглаж одоо юу суудлын зөөлөвчөө шийдэжсэн тэр гайхалтай мөч бол одоо ингээд энэ жилийн дэлхийн аврах шалралт тэмцээнийг хамтран зохион байгуулад үндсэн одоо баг нь бол алтан үе гэж нэрлэгдэх багтаа болоод хэсгээсээ гараад тийм ийм амжилт үзүүлэхийн бас нэгэн сонирхолтой түүх бол
болж исэн байт юм байна. За тэгээ өнөөдрийн дугаартай хамтсан та бүхэндээ баярлалаа. Дэлхийн арга шалралт тэмцээний хүрээнд гарч байгаа 48 улсын бүх улстай холбоотой сонирхолтой нэгэн түүхийг бол ярьж байгаа. Тэгээд 38 дахь дугаар Канада байлаа. Хамтаас бүгдээр нь баярлалаа. Freshback болон Pickback-ийн хамт олондоо баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа. За тэгээ мэдээж ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа MCS Coca-Cola-гийн хамт олондоо маш их баярлалаа. Миний хоолоо өвдөчөөд байна. Норвеги, Англи, Аргентин, Швейцарын тоглолт өглөө өшгөн айгүй хүйтэн тэгээ бороотой байсан. Тэрнээс болоод бас хоолоо жоох өвдсөн байгаа даа нууцлаарай. Тэгээд дараагийн дугаар Шотландын хөлбөмбөгтэй холбоотой нэгэн сонирхолтой түүх байгаа шүү. Тэгээ хамтгаа бүгдээр нь баярлалаа. Ивент тэтгэгчтэй баярлалаа.